таны сэтгэлгээний шүүсийг ялгаруулах аврагын өглөөний цагаар ажил хэрэгч залуу таны өглөөг дайлаа. Сэтгэлийн хүзүү Үе. намууд хамт Эхлүүлж жагаад наадхаа ярмаар. За. За ингээд аваргуудын өглөөний цайтай өглөө. За шинэхэн 7 хоногийг бид нар аваргууд хамтдаа өглөөний цай ууж байгаа юм шиг эхлүүлэх гээд байгаа маа. Ингээ ямарваа нэгэн одоо амьдралын уралдаан, тэмцэл одоо юу ч үдин те тэрэн дотор бид нар аваргууд баймаар байна шүү дээ. За тэр аваргуудад уудаг өглөөний цай нь өөр үт юм байна. Хонгороо минь. Зүгээр л одоо над шиг одоо өндөг хям идчихдэг юм байна. За. Бид нар чинь тархиараа хоол иддэг юм байна өглөөний цайгаа. За тэгээд өнөөдөр тэгээд өглөөний цайг маань уулгахаар буян ах маань ирж байгаа. За буян ах маань болохоор нилээ хэдэн ном 12 3 ном бичиж байгаа. За тэгээд гэр бүлийнхаа хүнтэй бүр хамтарч бичдгээр их онцлог хонгороо. Тэгээд гэр бүлийн харилцааны тухай бичгээс гадна хувь хүний хөгжлийн тухай. За тэгээд манлайлагч тэгээд эндрийн урдаас одоо үг хэлдэг хүмүүс тус хандаад нилээ хэдэн ном бас гарч гэлцсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр биднэрт буян ах маань урд гарч үгээ хэлгсэн энэ бичсэн номноосоо бидэрт өнөөдөр нэгэн чухал сэдвийг хөндөх гээд байгаа. За буяах нэрээ энийгээ ямар сэдвийг хөндөх гэж байгаа вэ өнөөдөр? За өглөөний мэд. Өглөөний мэд. Тэгээд өнөөдрийн аваргын өглөөний цай гэдэг энэ нэвтрүүлгээр би өнөөдөр урд гарч үгээл гэдэг энэ өөрийн бичсэн энэ би 24 онд гаргасан. Сайхан гараад жил болж байгаа. Энэ номоор ярилцахаар ирсэн. Тэгээд энэ бол ерөөсөө л нэрнээс ойлгомжтой тий. Урд гараад эндэрт гараад үг хэлэхэд хүнд юу хэрэгтэй вэ? Би өөрөө чинь одоо 2003 оноос хойш гэдэг чи яг 23 жил яг лекц сургалт хийж явсан байна. Тэгсэн ба. 23 жил. Тэгээ юугаар бол ном гаргаад бол 16 жил болж. Тэгэхээр чи ингээд ерөөхдөө нэг миний амьдралтай сашгүй холбоотой. Ер нь үг гэдэг зүйл маань өөрөө хүн болгоны амьдралтай холбоотой. Тэгээ үгийг бол хэрэгэлдэггүй, ашигладаггүй, тэгээ ярих арга ухааныг хэрэгэлдэг хүн гэж байхгүй шүү дээ. Их бах хэмжээгээр бүгдээрээ л үгтэй холбоотой. Тэгэхээр энэ ном эхлэхдээ өмнөх үг гэж байдаг шүү дээ. За өмнөх үгээс өмнө яг энэ номын хүнд зориулж бичсэн тухай нэг нүүр байна. За энэ нүүрэн дээр нь урд гарч үгээ хэл номоо хайртхүү хан гэрэлдээ зориулан бичлээ хэмээн гарчиглаад нэг юм хөөрхөн жижигхэн бичвэр байна. За энийг би уншаад өгчий. За тэгье. Миний баг хуу хан гэрэл сургуульд орсон цагаас ном унших дуртай хүүхэд байсан. Аваа надад ном аваад өг гэд дэлгүүр явах мөч үнэхээр жаргал. Бага ангид байхдаа үеийнхнийхэн уншиж амжаагүй бүхий л танин мэдхгүй, одон орон судлал, дэлхийг өөрчилсөн суутнууд, алдарт удирдагчдын түүхүүдийг бүгдийг нь уншсан. Үүний зэрэгцээ хүмүн түүхэн кино, шимтэн үзэж аавтайгаа ярилцсуух их дуртай. Энэ бүгдээс би хүүгээ альва зүйл төвлөрж гүн судалгийг нь мэдсэн юм. Үеийнхнээсээ төрүүлж хэлд орсон ч аав ээж хоёрт нь онцгой санагддаг. Нэг удаа цэцэрлэгээс нь очиж авахад багш нь хан гэрэл манай ангийн орчуулагч бид заримдаа хүүхдийнхээ яриаг ойлгодоггүй харин хан гэрэл орчуулж өгдөг гэж үлээ. Хүүтэйгээ заримдаа ярилцж суухад миний хүүгээс яаж ийм ухаан гардаг байна гэмээр голыг нь олж хэлсэн түлхүүр өгнүүд гардагсан. Тийм ээ, хүүд минь ярих онцгой бэлэг авьяас бий. Энэ бэлэг авьяас түүний дотор ажиллаа хийж хизээ нэгэн цагт урд гарч үгээ хэлэх болно гэдэгт аав ээж хоёр нь бат итгэдэг юм аа. Ямар гоё юм бэ? Өстой гоё юм байна. Би 3 хөдөө оруулалт ном бичсэн байгаа. Тэгээ сүүлд болохоор найзтай бас зориулж найзгаа гэрээнд дурсгал зориулж бичсэн. Ерөнхийдөө нэг номоо ингээд нэг хин нэгэнд зориулна гэдэг энэ соёлыг би ингээд ном уншиж хатал харсан л да. Тэгээ номын зохиогч нь бол ингээд урдаг тий. Би номоо тэрнтэй зориуллаа, эхнэртэй зориуллаа, аавдаа ээжтэй гэл тий. Би тэгээд ээжтэй аавдаа хамгийн анхны номоо ээжтэй, дараагийнх ном аавдаа зориулаад ингээд явсан. Тэгээ энэ хүү маань болохоор нөгөө бусдаас арай төрүүлж хэлд орсон. Тэгээд нөгөө цэцэрлэгт болохоор нөгөө хүүхдүүд чинь шолгоноод нэг сонсож байгаа хүүхдүүд чинь яриа нь ойлгодгүй шүү дээ. Тэгээд багш нь хангал энэ юу гэдэг юм бэ гэд. Маш багшаа баашээ гэж тгий гэж тэгээд бүгд нь ойлгодог. Тэгээ орчуулагч гээд. Тэгээд нөгөө бараг ой гарантайгаас яриад гисэн баггүй юу? Хідэн ах гэжтэй үлээ. Хоёр ахтай. Тэгэхээр чинь бас Тэгтээ бас тийм байна. Ой гарантайгаас ярьж эхлээд хүүхдүүд тэгэхэд 3 нас хүрчээд хаад ярьж сураагүй хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээд
бичиг үсэг сурсны дараа дандаа ном уншдаг байхгүй. Тэгээ би эхлээд нөгөө үлгэрийн ном уншдаг. Одоо болоо. Би үлгэр уншмааргүй гэдэг. Тэгээд дандаа тань мэдхүү шинжлэх өөрөө сонгож. Тий. Тэгээд ерөөсөө тэгээ сүүлд нөгөө дэлхийн өдөргчдийн түүхийд нь уншдаг. Тэгээд энэ номуудыг хөдөөж зориулсан. Ер нь бол ингээд урд гарч үгээ хэлдэг хүмүүс бол хэл яриа гэдэг чинь өөрөө нөгөө оюун ухааны бүтээл. Тийм. Ерөөсөө л оюун ухааныг юу илтгэж гаргадаг вэ гэхээр хоёр юм байна. Нэг нь бол яриа, нөгөөх нь бичвэр. Тэгэл энэ хоёр. Тэгээд яриагаар хүний нэг хэл яриагаар хүний оюун ухааны багтаамж сэтгэж байгаа арга барил тэгээд дотроо агуулж яадаг зүйл тий. Гэвч ингээд нэг хүн одоо чинь нэг 5-10 минут ярихад нэг нохоо сонирхдаг хүн бол яаж ижил нохооны тухай ярьж эхэлдэг. Дөнгөж танилцаа тий. Эсвэл дотроо ингээд нэг тоглоом сонирхдаг тоглоом яриа л эхэлдэг. Тэгэхээр нэг хүний дотор байгаа зүйлийг гаргаж ирдэг зүйл. Тэгэхээр энийг бол энэ хэл яриа бол ерөөсөө сурдаг зүйл юм байна. Ямар нэг одоо нэг өгөгдөл гэж биш нөгөө тий. Би ч өөрөө тийм нэг хүүхд тахт тийм ярианы чадваргүй хүүхдсэн байхгүй. Би нөгөө айж самтрахаар нэг eerдэг хүүхдүүд байсан шүү дээ. За. Би тийм биш шүү дээ. Би тийм биш. Би өстө тэгж бодохооргүй юм байна. Манай бараг 10 жил гал намайг мэдэх баха. Тэгээд тэрнээс хойш бол тэр маань ингээд засарцсан. Ингээд самтрахаар eerнэ, гацна, яг ярих ч юм уу. Тэгээд нэг хүмүүсийг ингээд харахаар хүмүүс айгүйх амархан ярьдаг байхгүй. Тэгээ би яг тэднэртэй адилхан ярих хэрэг чадахгүй ингээд айгүй хүч гаргадаг. Тэгээд тэдний хэмжээд хүрдэг. Тэгэхээр энэ 94 оноос би ерөөхдөө энэ өөрөө ер нь би ингээд сурахгүй болохгүй маань ингээд энийг юу ажиглаж одоо хүмүүсийг дөөрөөж тий сурч ирэх байхгүй хэл яриаг. Үгүй нөгөө тасалжуулж болдог чадвар. Олонний алдартай танилуд дотроос яг ийм хүмүүс байсан юм байлаа. Жишээлбэл одоо нэг Amber Talk гэдэг нэг саксны тухай ярьдаг залуучуудын манлайлж исэн нэг идэр ууган гэдэг залуу байдаг. Оо тий идрээ. Идрээ өндөр те. Тэгсэн чинь идрээ чинь бас тийм байсан юм байна. Тийм үү. Ярьж чадахгүй ингээ гацчихдаг. Тэгээд бид нар чинь ерөөсөө тэгж боддог юм тэр хүнийг. Тэгсэн чинь ингээд хүмүүсийн өмнө гарах байтугай зүгээр л ингээл өдөр тутмын яриандаа хүртэл ингээд гацчихдаг байсан гэдэг байхгүй. Тэгээд энэ дээр ажиллаад бас ингээд ярьж сурсан гэдэг өөрөө бол хичээлээ. Би болохоор хамгийн эхлээд ерөөсөө юу найзууд ингээд нэг гадаа суугаад ингээд осны үдэн суугаад ингээд онгоо ирнэ штэ. Тэрийг сураад сонсоод нөгөө найзуудтай очиж ярьдаг байхгүй. Нүүдэл инехгүй. Би ингээ гоё онгоо яриад. Яг нөгөө өөрөө ч нэг юм юутэй штэ тий нэг юм нюанстай байдаг штэ. Тэрийг ингээд дамжуулж чадахгүй. Зүгээр нэг утга нь бол байна. Тий. Тэгэхээр би өөрөө түүх яриад өгч байгаа юм шиг тий. Түүх яриад. Дууг зүгээр үгийг нь үгүй нэг утгын тайлбарлаад өгч байгаа тий. Тэгэл нэг болдгоо шах. Тэгээ ер нь тэгээд хамгийн эхлээд бол онгоолж сурах юм бэл. Тэгээ онгооч өөрөө ингээд нөгөө үгийн хуваалал тэгээ мэдрэмждэг бүх юм шүү дээ. Уулан богино. Тэгээд хүнийг инээлгэж чадна гэж чинь өөрөө айгүй том зүйл واخгүй юу. Тэр нюансыг ингэж гоё хүн гэж чинь гоё л та. Тэр нөхөртөө нэг онгоо ярьж байгаа. Ямар ч амжилт аваагүй. Тэгээ хүн инехгүй болохоор чи ярьдаа дахиад тайлбарлалт тэрийг ярьдаа. Ингэдэг байхгүй. Би мартцсан байж магадгүй заяа. За ингээд хэлдэг шиг. Би ингээ ярихаар тэр чинь нөгөө үг аягүй чухал байхгүй. Үгийн сонголт одоо нэг үгийн ингээ салчингууд инээдтэйгээ болчдөг. За тэгээд инехгүй би бүр төр санаад байсан яасан гэхээр нэг найз руугаа ингээ ярьдаг байхгүй юу. Чи ингээ чамайг өчигдөр манад ирснээс хойш манай мөнгө халбаг алга болчихжээ. Мөнгө сэрээ алга болчихжээ гэдэг байхгүй юу. Яагаад тэгээд яасан олсон уу гэсэн чинь. Гэхдээ яах вэ тэгээ олхон ч бол олсон л таа гэдэг байхгүй юу. За тэгээд ямар асуудал байгаа гэсэн чинь. Гэхдээ харин сэтгэл юм үлдчихлээ гэтгсэн гэдэг байхгүй. Тэгээ энийг хэлсэн чи манай ингээ надад бараа гайхаад болтгоо. Гэтэ надад ч арай гоё бас яриул ярих юм байна те. Тэгээ би бодсон энэ их хувилбар нь айгуу тийм ойлгомжтой гоё байсан. Надад болохоор зөвхөн нөгөө тэр нэг юм үлдсэн гэдэг агуулга нь үлдчихээ. Тэгээ буцаага ярьсан чи ямар ч амжилт авлаа. Тэгээ тэнэг байдал дараад нөгөө тэгэхээр 5 минут тайлбарлаа. Ер нь ингээд онгоо ярьсан ч одоо аливаа зүйлийг ярьсан чинь хүмүүс чинь нөгөө дотор байгаа зүйлээ гадагшаа гаргаж байгаа. Гэтэл ингээд нөгөө мундаг ярьдаг хүмүүс ингээд нэг яг өнгөтлөв зүтчих юм шиг. Өнгөтлөв. Гэтэл тэрийг ингээд сонсчоод дамжуулахдаа тий хар телевиз болгоод хар цагаан телевиз гэдэг шүү дээ тий өнгөхгүй. За ийм болох шүү дээ. Гэтэл тэр хар цагаан телевизийг сонсоод бас нэг зураг шиг ярьдаг хүмүүс байдаг. Нөгөөх нь ингээд амьд үйл явдалтай байгаа шүү дээ. Тэр хөдөлгөөний байхгүй болгоод зураг шиг. Тэрийг бүр ингээд таталбар одоо нэг тий норог шиг ингээд болгоод ингээд бууруулад идэх хүмүүс. Ерөнхийдөө дамжуулалт гэдэг нь өөрөө яг энэ дээр харагддаг. Ер нь хүний ингээд харсан зүйлээ яг бодитоор өнгөтөөр хүний дотор буулгах гэдэг өөрөө ур чадвар. Энийг эзэмшихийн тулд маш их одоо хичээл зүтгэх хэрэгтэй. Ер нь бол ингээд
одоо манаас одоо хүний хөгжлийн салбарт бол мэдлэг аягүй чухал байдаг. Мэдлэг. Гэтэл зарим хүмүүс болохоор нөгөө ер нь хүмүүс мэдлэгийг үнэлэхээс илүү зүгээр мэдрэмжийг ч юм уу мэдээж мэдрэмж чухал. Гэтэл мэдрэмж юун дээр гэвэл харьцаан дээр аягүй чухал байдаг. Харьцаан дээр олон зүйл дээр. Гэтэл яг ингээд нөгөө урд гараад үг хийж байгаа хүмүүсийн хувьд бол мэдлэг аягүй чухал байдаг. Гэтэл энийг нөгөө зүгээр нэг юм заримдаа хүмүүс нөгөө итгэл үнэмшилт маягаар ярьдаг хүмүүс байдаг. Гэтэл нөгөө одоо шинэ хүн итгэл үнэмшлийн тухай ярих биш ингэж ярил л да одоо шинэ одоо сарандаа өгч те түрүүч өглөөний наранд түрүүч ингэ даллах юм бол тэнд орлого орж ирнэ мөнгө орж ирнэ. Энд бол нөгөө ойлгох гэхээс илүү итгэхүү үгүй юу гэдэг юм гашиж байгаа шүү дээ. Зөв. Тэгэхээр хүмүүсийн яриа ингээд итгэхүү үгүй юу гэдэг яриа болоод эхлэх юм бол тэр ямар ч нэг одоо мэдлэгийн асуудал байхгүй ч. Зөв. Мэдлэгийн асуудал байхгүй. Тэгэхээр за энд би итгэх юм. За итгүүл магадгүй тий. Жишээл одоо тим нохооны юугаар ингээрэ тэгэр одоо бөөч юм уу нэг шашны нэг хүмүүс янз бүрийн юм ярьдаг ч. Тэр нь хамгийн гол нь ямар ч мэдлэгтэй холбоогүй тэгээд тэрийг дахгүй үгүй юу өөрийн сонголт. Тэгэхээр эн чинь одоо ойлгох асуудал биш үгүй. Гэтэл мэдлэг гэдэг нь заавчгүй ойлгох. Ингэх юм бол тийм. Одоо чинь хүн хүнтэй ингэж харьцуул эргээд хүмүүс чамд ингэж хатсан шүү гэл ингийн одоо логик бол энийг ойлгоно. Энэ итгэх асуудал биш үгүй. Тэгэхээр нөгөө урд гарч игээр үгээ хэлж хахад ихэнхдээ нөгөө итгэх үгүй юу гэдэг зүйлийг та ярьдаг бол энэ хүмүүст нөгөө хийсвэр. Хийсвэр. Тэгэхээр ингээр энэ дээр нөгөө юу бий болдог гэхээр нөгөө итгэл үнэмшил би болох үгүй юу гэдэг болохоос биш ерөөсөө мэдлэг өгөхгүй. Хэрэгтэй өнгөхгүй байгаа. Тийм. Тэгэхээр мэдлэг байвал өөрөө угаасаа итгэл төрдөг. Яг үндэ бол уулан Гэхдээ мэдлэгийг бас гоё хүргэж чадахгүй. Мэдлэгийг жишээ нь ингээл одоо шинэ хавдрын хэсгийн тухай ингээд нөгөө мэдлэг ярьж байгаа байхгүй юу? Одоо орчин үед. Тэгсэн чинь нөгөө хавдрын хэсгүүд бол эзэндээ гомцсон эсүүдийн бөөгнөлч гэх шиг. Тийм, уншижсэн юм шүү. Эзэндээ гомцсон эсүүдийн бөөгнөл. Энэ нь мэдлэг биш байхгүй юу? Тэгээд эсвэл эзнийхээ эсрэг босон эсүүдийн тэмцэлч гэдэг юм уу? Бослогч гэдэг юм уу? Ингээд иймэрхүү зүйлүүд ингээд ярьдаг. Одоо шинэ хит орон сайхан жуулга. Одоо нэг ийм Японы нэг эрдэмтэн ус алаамтай гэл усан тэгээд үг хэлээ тэнгуут ингээд одоо бүтцэн айгуу гоё талархлын үг магтаалын үг хэлээ бүтцэн айгуу гоё хөлддөг те. Тэгэл хараагаар доромжлох юм бол ингээд талцчт нь онцгүй болдог гэл ингээд те. Тэгтэл энийг одоо дэлхий дээр энэ бол айгуу явсан бохгүй юу. Тэгээд айгуу олон их сургуулийн оюутнууд ингээд одоо хоноод өжнүүдээр ингээд нэг туршсан байна. Одоо ангитай нэг ус тавьчаа те. Ээлжээр цагаар ирээл нөгөөдгөө харааглаа нөгөө өрөөнд болохоор өрөөгөлөөсөн те. Тэгээ хөлдөгт ямар ч тийм бүтсэн юм байхгүй. Одоо манай Мосийн бас нэг дурсаг гэж би сонсч ирсэн. Моси. Тэгэхээр энэ шинжлэх ухааны үзэлтгүй байна шүү дээ. Одоо Японы эрдэмтэн гэлж хэлээл гаргаад ирсэн. Японы бичгээр явцдаг тийм. Одоо тэр өндөр хөгжилтэй Германы, Японы гэдэг тийм Америкийн сонсогдож шүү. Эсвэл ямар нэгэн үгээ одоо хүмүүст хүргэхийн тулд тийм Обама хийсэн гэдэг нэг үг хэлээд ард нь Жорж Вашингтон, Обама, тийм Путин, тийм Ши Жинпинг хийсэн гэх юм бол тэр чухал үг гэдэг. Гэтэл тэр хүмүүс хэлээгүй ч гэдэг юм. Эсвэл тэр эрдэмтэн, эсвэл одоо нэг юм нэг юм судалгаа байна. Тийм. Ийм судалгааны дүн. Тийм, судалгааны ус. Сүүлийн үеийн одоо юугаар тийм мэдээлэл сүүлийн үеийн гэсэн. Эсвэл нөгөө баталтай биш тийм. Худлаа ярихаагүй хүний үг. Тийм. Эсвэл учир мэдэх номд нэвчсэн хүний үг. Тийм үү? Тийм. Ингээд ард нь явдаг. Тэгээд нэг эсвэл нэг эрдэмтдийн баг судалж үзээд гээд өөрөөр хэлбэл ингээд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэхийн тулд тийм одоо ялангуяа нэг эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн бараа бүтээгдэхүүн ардталт нэг тиймэрхүү урталт нэг тиймэрхүү юм явж идэг. Тэгээд одоо том хэвлэлийн сайтууд ч юм уу мэдээллийн цэг-имэж гэдэг юм байна. Энэ болгон өөрөө бидний ерөнхийдөө тарих угаалт. Тэгэхээр бидний нөгөө нэг одоо ч юм бол нэг үеийн бодвол ярьж чаддаг хүмүүс айгүй их байна. Одоо 20 жилийн өмнө нэг телевизээр ингээд нөгөө мэдээлэл өгөх ярих эсвэл одоо зүгээр л нэг юм та нар мэдэн шүү дээ сонингууд дээр тэдэн хавс азчин шаардлагууд тэдэн машин өгнө Excel гэл ингээд хашаар сонингууд тэгээ тэднийг авсан одоо юу гэдэг мэдээ авсан ч юм уу те нөгөө хүмүүс нь баярлах хэрэгтэй шүү дээ айгүй хөлдөө та сэтгэл юм илэрхийлж чадахгүй тийм илэрхийл байхгүй баярлалаа гэтэл одоо тэр үеийг болохоор айгүй илэрхийлд өгсөн хит илэрхийлнэ худлаа илэрхийлнэ эндээс үннийг нь ялгахад хэцүү болчих тий. Одоо нэг надад нэг ийм бодол төрөд байхгүй юу? Заримдаа үнэн юм хэлж байгаа хүн
тэрийг нэг тийм өөртөө маш итгэлгүй яг үнэн биш юм шиг хэлдэг хүмүүс энчээ байхад нөгөө талд нь худал имийг бүр түрүүний таны хэлдэг тэр мэдээлүүд худал мэдээлүүдийг хүртэл яг үнэн юм шиг бүр ингэж үннээс ч илүү хэлчингүүт энэ хоёрын хооронд ч бүр ингэж уул нь энэ үнэн байгаад байдаг энэ худал байгаад байдаг. Гэтэ байр нь бүр ингэ эсэргээрээ солигдсон. Ингэж харагдаад байдаг. Тэгэхээр одоо үнэн ярьдаг хүмүүс нь одоо нөгөө юу гэдэг лээ? Бурхангуй газрын бомб галзуурна гэдэг шиг. Бурхтууд нь хичээмээр байна. За бомбууд ч бүр балраад баллаад шүү цаан чинь тийм үстэй. Тэд нар урд гарч өгөө хэлэх хэрэгтэй. Тийм. Одоо юм бид. Үнэн өөрөө хязгаарлагдмал. Одоо чинь буян дэлгэр өглөө 7:45-аас гэрээс гараад 7:15-д одоо эфирт ирсэн байна тийм үү? Энэ үнэн, миний үнэн. Гэтэл энийг бол худлаар зөндөө ярьж болно. Яг үнэн бол нэг уу өстэй. Гэтэл үгүй. Гэрээс өглөө 6-д гарсан байхгүй юу? Эфирт ирээчгүй. Тэр чинь тийш явсан, ийш явсан тий. Эсвэл буян дэлгэр чинь тий ямар ч одоо юуны номцгол юм биш байхгүй юу гэдэг. Энэ бол өөрөөр хэлбэл худал талбар нь олон. Их яаж ч хуурж болно. Игцэн биш үг мөтл. Энийг нь бас өөрөөр тавьж байна. Тийм ээ. Тийм болохоор үнэн бол нэг л байгаа. Тийм нэг л. Өөрөөр хэлбэл үннийг ярьдаг хүмүүс хязгаарлагдмал орчинд орон зайд ярьдаг. Яг бол үнэ цөөхөн баг. Нэг Ачаастай зөв үнэн. Дэлгэрүүлэх боломж. Худал бол хаашаач хуурч болно. Ямар ч нэр өгч юм ямар ч одоо салбар биш. Уус төрийн одоо ингээд янз бүр гүтгэлгүүд чинь ерөөс ингээд ховлол хуучин хийсэн бол дараа нь ингээд хүчиндэгч болдог. Тэгээд ингээд татварын нууцдаг юм дэ. Ингээд юу ч хийж болно. Гэтэл тэр нэг л үнэн багтах. Тэгэхээр ер нь одоо ингээд гэдэг чинь ингээд нэг янз бүрийн одоо нэг эпизодсрууд болохгүй хүмүүс ингээд пестер ингээд ярин тэнгууд хүмүүс ёстой үнэ ярьж байна. Ёстой үнэ дэмжинэ гэлтэм үү. Одоо нөгөө их орон морон одоо нөгөө тэмцэгч тэгэл шантааж ч мэддэггүй тэмцэгч ч мэддэггүй. Гэтэл ер нь бол биш үү. Урд гараад хараагаад оромжлаад 100% худлаараа хинч таалагдахгүй. Гэтэл тэр хүмүүс ягаад хүмүүс таалагдаад байна гэхээр тэд нар ярьж байгаа юмны 80% нь үнэн битг. Бас тийм үү? Тийм. За. Одоо ярьж байгаа юм яг асуудал нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө ямар нэгэн байдлаар энэ дээр асуудал байгааг ойлгомжтой мэдээд шүү дээ бид нэр бүгд л нэг зөнгөөр асуудлыг бүгд харж байгаа. Тийм 80%. Тэгвэл тэрийг нь ярьчих. Гэтэл тэр 80% дотор 15% нь маш эргэлзээтэй юмнууд. Тэгээ 5% худлаа юм. Яг тэр хүн холбоотой ч юм уу те. Гэхдээ тэр 80% нь хамгийн гол нь үнэн хэрнээ ач холбогдолгүй үнэн баггүй юу? Тийм Монгол улс дампуу байгаа дэр гэж мэгээ те. Одоо бид ингээд авилгачтаасаа айлах хэрэгтэй гэл ингээд чинь үнэн. Нэг гоё ороод ирдэг тийм. Тэгээд ингээд тэгэхээр тэдний нөгөө тариг ухаалтын гол зүйлнүүд ерөөсөө 5-10% нөтг. Би таарт 10 зүйл ярьсан. Гэтэ 9 зүйл нь үнэн байвал сүүлийн нэг зүйлийг таар зүгээр атмуудаар үнэн гэж байна тий. Ингээд таар 9-ийг ингээд нэгтлаад үтсэн чинь үнэн биш. Үнэн биш. Гэтэл тэр нэг нь нэгтлах боломжгүй нэг зүйл байсан. За үнэн зүйлүүдээ тэгээд тий аргумент дэвшилжсэн аа тэрний чинь ард нь энэ хүн байгаамаа гэж хэлчихнэ шүү дээ. Тэр 9 юм нь болоод ингээд нэг логиктай ингээд баримттай одоо тэгээ бичих цаастай хэдэн сарын төдөнд тэгсэн гэсэн одоо тийм хулаа гарсан байна гэсэн байна те гэсэн. Гэтэл эзэн хэн бэ гэдэг асуулт хамгийн сүүлд гарсан. Тэг. Чи яахгүй. Энэ яахгүй би харсан. Тийм байна. Та нар хараагүй. Гэтэ энэ 9 зүйл хэрэгтэй байна. 9 зүйлийг шалгаад утсан чинь ардах нь яг энэ мөн үү гэдгийг ямар ч батлах боломжгүй ч гэсэн зүгээр дагдаг. Тэгэхээр нөгөө нэг тийм хүмүүс бол ерөөсөө тийм зүйлд итгэж байгаа бол тэр тарих угаалтанд итгэж чинь. Тэгэхээр энэ чинь нөгөө бидний тарих өөрөө шүүртэргүй байх тусмаа зүгээр л олны массыг авдаг. Тэгэхээр одоо нөгөө массыг хамарч ярина гэдэг бол өөрөө нөгөө нэг талаар шүүртэргүй хүмүүст зориулаад юу ч ярьсан итгэж хүлээж авахд боломжтой болчихж байгаа. Тэгэж итгүүлээд тархиа угаалахгүй тулд ер нь мэдлэг бидний хамгаалдаг. Тэр ингээд нөгөө мэдээллийг ингээд шүүж явах хэрэгтэй. Дандаа ингээд мэдээлэл орж шүү дээ. Мэдээллийг шүүх. Тэгэхээр мэдээллийг шүүлтүр нь өөрөө л мэдлэг. Тэгээ хамгийн сүүлчийн шүүлтүр нь болохоор ингээд би чинь нэг 5 шүүлтүр байсан байгаа. Тэгээ 5 шүүлтүр ерөнхийдөө ингээд дурсаараа шүүн, мэдлэгээрээ шүүн, тий юугаараа мэдээлэлээр шүүн тэгээд зэн совингаараа шүүн хамгийн сүүлд итгэлээр шүүн. Итгэлээр шүүхээр ингээд эхний шүүлтүрүүдээр давсан хэрнээ итгэхгүй байвал тэр мэдлэг хүлээж авдаггүй. Итгэчих юм бол тэр мэдээлэл таны тархинд орлоо гэсэн үг шүүлтүрийг давчлаа гэдээ орлоо. Тэгэх юм бол эргээд тэр мэдээлэл чинь эргээд таны тархины шүүлтүрийн нэг хэсэг болдог.
Өөрөөр хэлбэл та буруу мэдээлэл хүлээгч авбал тэр чинь таны тархич нь буруу мэдлэгээр бус мэдээлэл шүүнэх гэсэн үг. За. Суур нь ерөөсөө буруу боловч. Тэгээ тэр нөгөө нэг эмэгтэй хүмүүс ч юм болохоор нэг одоо онлайн шопод моподыг аяг үздэг тий. Тэрний хүүхнүүд эмэгтэйчүүд толбор хэвээр гайхалтай ярьж байна. Хамгийн том Ингээ ороо явчихдаг ш бүр ярианд нэг ингээ. Одоо тэр нэг 8 бач чинь ерөнхийдөө тэр чинь нэг л бас нэг төрлийн ярих урлаг шүү дээ. Одоо тэрхээс өөр арга байхгүй. Одоо өөртөө зээлтэй тий. Хүн сайланжуулж байгаа хүмүүс чинь тэгээд ингээд нэг хүмүүст итгүүлж ярих юм бол тэгээд за тэр болоод ингээд хүн тэнд магадгүй очиод барьж үзээд итгэж барьж үзээд ингээд тий шалгасан чинь итгэл төрөхгүй авахгүй ч болно тий. Тэгтээ аваад л тий. Аваад байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд бид нар нэг ийм мэдээллийн зуунд бол маш сайн шүүлтүрийг өөртөө бий болохгүй бол тэгэл бүх юм давтна. Энэ араа буяахын яг энэ номын одоо 69-р хуудсан дээр ийм үг байгаа байхгүй юу? Мэдлэггүй байх тусам мухар сүсэг зузаарч, үлгэр домог, олныг хамарсан яриаг шүүлтүргүү хүлээн авч шууд итгэх хандлага дэлгэрдэг гэсэн. Мэдлэг. Ер нь мэдлэггүй байхсан мухар сүсэг зузаан мэддэг. Ер нь ингээд манай монголчууд ерөнхийдөө сүсэгтэй ард юм. Тэгнь. Сүсэг яагаад хүмүүс сүсэгтэй байдаг гэхээр ер нь байгалийн одоо нөөц баялгаас шалтгаалж амьдардаг хүмүүс ерөнхийдөө сүсэг бишрэлтэй байдаг. Яалч. Өөрөөр хэлбэл одоо чинь анчин хүн өглөө гараад анд явдаг. 2-3 өдөр анд яваад ан олж ирч чадахгүй бол одоо гэртэн хүүхдүүд өсөж байгаа бол тэр тэнгэр хангаа минь одоо тий гişэ буйны хайр залбирдаг ч юм уу шүүшдэг. Гэтэл нүүдэлчин ард түмчүүд малаа адгуулж ингэж тэр нүүж бичээлүүлж амьдарч тэгтэл нэг зуднаар ингээд мал нь хааруул яах вэ тий. Тэр тэнгэр хангаагаас байгаль дэлхийгээс газрын үржиж шимээс тий эсвэл нэг жимс ногоод хүйдэг хүмүүс одоо тий жимс ногоо хайрын одоо түүхийн тулд тий ингээд сүшиг бичэл янз бүрийн зан үйл хийдэг. Энэ өөрөө нөгөө тэнд чинь ерөөсөө байгальтай тэмтэж байгаа учраас ерөөсөө өөрт нь хинч туслахгүй. Тэгэхэд сүсэг бишэл одоо байхад өөр арга болчихж байгаа. Гэтэл энэ одоо ингээд сүсэг бишэл хаана ингээд ямар үед арилддаг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө хотчогч тосом сүсэг бишүүлэг багасдаг. Бас мэдлэгч гэсэн сүсэг бишэл ингээд багасдаг. Гэтээ сүсэг бишэлийг бид нар үүсгэж болохгүй ч гэсэн өөрийнхөө одоо жишээ нь мэдлэгийн хүрээнд байгаа зүйлийг сүсэг бичлэг холж болохгүй. Жишээ нь одоо тий шинжилгээр ингээд тийм вирус бактери илэрсэн гэж бодъё л та хүний биед тий одоо хорт хавдрын ч юм уу тий. Гэтэл тэрийг энэ юу вэ? Энэ бол юу вэ? Бурхны гисгэрч гэдэг юм уу тий. Энэ бол тий ямар нэгэн миний хийсэн үйл өөр юм ч гэдэг юм уу. Эсвэл хин нэг намайг хараач гэдэг ч юм тий. Хараал гэж. Эсвэл нэг миний одоо тий юу час өдөр одоо нэг голсон тий. Эсвэл нэг хантайгаа амьдрах гэсэн чинь нэг ламд өгсөн чинь жил болсон таарахгүй юм ч гэдэг юм тий. Гэтэл ингээд өнөхөр хоёр бүтэд хайрлаад байдаг зан чанар хоорондоо тохироод байдаг тий. Гэтэл ингээд цаанасаа ингээд нөгөө ивэл жил биш мш гэдэг. Ингээд ингүүт тэгэхээр зарим зүйлд ерөнхийдөө шинжлэх ухаанаар баталсан зүйлийг одоо дайрсан одоо жишээ нь аутизмтай хүүхдийг дэхэн тийм л гэсэн шүү дээ. Дайрсан гэл тий. Аутизмтай одоо нэг даавны синдромтой хүүхдүүд гэтэл шинжлэх ухааны чинь тийм биш энэ бол тий юуны хормсомын алдаа малдаа тий байгалийн алдаа гэдэг ингээ гаргаад тэгтэл энийг тэгж болохгүй. Эсвэл аянгад нэргүүс үнэхтэй бурхан шийтгэх энэ нүг хэтэрхийх нүгэлтэй үлдсэн тий. Нүгэл хийж амжаач хөө. Аян гэдэг чинь юу вэ гэдэг чинь байгалийн үйлдэл гэдгийг ингээд сүлд нь тайлбарлаад тий. Ингээд тэгэхээр энэ чинь өөр ингээд тэгэхээр үг яриа өгдөг бол өөр айгүй хүчтэй. Тийм учраас энэ шүүлтүрүүд хэрэгтэй юм тий. Одоо хин буяахын ном дээр байна л да нэг шүүлтүрийн тухай 5 шүүлтүрийн хэмжээс нэг нь болохоор мэдлэгээр шүүх гэх түрүүний шинжлэх ухаанаар тодорхойлогдсон судалгаа мэдээлэл дээр одоо бид нар бол мэдлэгийн одоо шүүлтүр тавьж болох нь байна. За үнэлэмжээр шүүх гэж. За үнэлэмжээр шүүх, 3 дугаарт нь туршлагаар шүүх гэж байна. За тэгээд 4 дугаарт нь зүүн совингоор шүүх. За мэдээж энэ орж ирэх нь байна. За бүр 5-т нь түрүүн бас буяах бас дурдсан итгэлээр шүүх гэд. Ингээд хүн эргэн тойронд болж байгаа мэдээллүүд за өөрийнхөө ярьж байгаа зүйл, сонсож байгаа зүйл бүгдэн дээр нийт шүүлтүрүүдийг тавиад ахна шүү дээ, тий. Тэгэхээр надад ирж байгаа мэдээлэл дээрээ би ингээд бүх юм мэдээлэл ирж байгаа. Тэрийг би ингээд шүүгээд аваад байвал надад үлдэх нь бас цөөхөн л байх л да. Ер нь бол ингээд хүн мэдлэгтэй хотсон юмд эргэлздэг. Одоо нэг хүн юм яриад ороод тэгэхэд энэ юу гэж байна? Энэ үнэн үгүүд ингээд нэг өөрийг тархинаас авахдаг. Гэтэл хөөх ингэдэг гэж штэ гэл те. Нэг хүн одоо би ерөнхийдөө тийм юмд айгу дургу байхгүй юу? Одоо ингээл
ялангуяа ингээл хүүхдүүд ч юм уу эсвэл хөгшин хүмүүс пестерний хүн ингээд гоё юм ярингууд өөх ингэдэг гэж штэ гэл те. Гэвтэл тэр ярианыхан цаад утгыг ингээд ууцах юм бол гадны ямар нэгэн зан үйл соёлтой холбоотой юмнууд байдаг. Жишээ нь одоо солонгосчууд нэг давс цацдаг штэ. Тэгэхэд одоо ингээд хүн пестерний хүн ингээд манай гэрт ингээд тэнгүүд та нарт давс цацаад гэдэг аахгүй. Тий битүүл тавьчихсан. Даваа цацс гэх те. Соёл давс яа юу давс гэх те. Гэтэл ямар бараг тэгэл тэрнээс ч үүсвэл ямар давсан сайн бэ гэдэг асуудалтай жамч давсан сайн юм уу тий яоцч болсон давсан. Тэгэхээр энэ чинь өөрөө нэг утгагүй асуу энэ чинь зүгээр л солонгосын соёл байхгүй. Гэтэл биднэрт ингээд өөр соёлтой шүү дээ тий. Биднэрт аягүй холбоотой. Бид нар хятадын одоо хятадд одоо нэг пингшүү гэдэг юм байна тий. Тэр бүтэл тэр чинь одоо тэдний соёл байхгүй. Тэгэхээр тэр чинь оруулж ирэл тойл энд байх хэрэгтэй тэрэнд байх хэрэгтэй гэл тий. Энэ чинь өөрөө газарт байдаг зүгээр л нэг соёлын нэг хэлбэр. Тэгэхээр энийг бид нар хүлээж авахгүй юу? Тэгээ энийг ингээд юу одоо чинь ингээд янз бүрийн ингээд одоо жишээ нь ич тэжил өвчих ингээд нөгөө хүүт орно одоо чинь хойд экватороос хойшоо болов тэгээ юу судалгаагаар бол угсаа батлагцаа архины хэрэглээ өндөр өгдөг. Одоо чинь Монгол, Орос ингээд Европт архины уушаа халуун оронд архины хэрэглээ бага байдаг. Би ингээ Вьетнамд очсон. Тэр халуунд бол архи уух ямар ч нөхцөл байхгүй гэдэг үхэн үстэй байна. Тий, тэгэхээр ингээд тэгээд манайх очоод уугаад идэх шүү дээ. Хаана будаа иддгүү, хаана гурил иддгүү. Энд чинь ерөөсөө л мэдээлэл байхгүй. Тэгэхэд одоо чинь зарим тураах цайч гэдэг юм уу тий? Үнэхээр тураадаг цайнууд ингээд чинь тэр халуун оронд зориулсан тураах цай байдаг. Вьетнам зүүн Даазад болохоор айгүй тураадаг гэдэг. Гэтэл Монгол тураахгүй яг л хүүтэн. Бидний иддэг зүйл мах уудаг юм уу тий? Халуун юу одоо малын гаралтай сүүтэй юм халуун сүү удаг шүү дээ. Биш халуун хоол тий. Уушаа дандаа хүүтэн хоол иддэг. Хүүтэн ус уудаг. Тэр халуун ногоо иддэг. Тэгээд ингээд тийм эдэж тижил нь өөр болоод тэр нөгөө цайн тухайн газар тураадаг хөл Монголд. Тэгээд тэрийг оруулж ирээл рекламад энэ тураа тэгвэл хүмүүс доор нь ингээл та наа чи тураахгүй нэг ингээл тий. Тэр чинь эн чинь зүгээр л мэдлэгийн асуудал. Тэгээ энэ болгоныг бид нар шүүлтүрэгтэй байхгүй бол ямар бипистаг ямар орчинд ямар зүйлд ингээд би мэдлэг гэж юм ерөөсөлд мэдлэг. Тэр энийг мэдчих хэрэгтэй. Мэдлэг гэж одоо тэгээд гэдэг шүүлтүргэл байгаад байгаа маа. Тэр цайны пост ч орж ирээл ерөөсө шооруулна шүү дээ. Тэгээд би очиод одоо энэ баясаа мега зэгээр очиод би ярина шүү дээ. Найз нэг цай уугаал дэлб турлаа. Та хэд авч уул та гэр тэгээд чи 7 өдөр махтаа хол идэж шүү дээ. Гэтэл тэнд нөгөө махтаа хол идтгүү нөхдүүд баг шүү дээ. Мах идлээ гэхэд загс юм уу? Дахин мах идлээ. Чи ажилтсан тэр тураад. Гэтэл бид өөх тостой хүнд мах иддэг ч юм уу тий. Энд чи бидний юутэл орчин газар зүйтэй холбоотой тий. Тэгээ угаасаа нөгөө тэр сүулт нэг эрүүл хоолт моолтын тухай нэг ярьж байгаад нэг юм хандлага нэг юм сонирхолтой юм ажиглагдсан юу юм бэ л дээ. Нэг хүмүүс нэг дайет барих үедээ л нэг юм тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг ингээд сонгож идэнгүүтээ дайтаа ингээд дуусгах гэж ингээд те яг ингээд баг хоног тоолон хүлээдэг те. Ингээд явдаг. Тэгсэн чинь яг тэр нэг хоол судлаач хүн ярьж байгаа юм тэгдэм билээ. Хүн нутагтаа ургадаг имийг эзэн хямдхан бид чинь шингэцтэй. За тэгээд эрүүл мэндэд чинь нөлөөлөд одоо ингээд амьд удаан байх боломжтой гэдэг хог. Тэнгүүт тэрийгээ сонгосон дээр гээд. Тэнгүүт монголчууд бид нар юу сонгосон юм бэ гэхээр нэг энэ 5 гашуу малынхаа одоо өөх тос махан дээр тулгуурласан дайт бүтээж болно гэдэг хог. За тэгээд энэ чинь болж игэл бид нар чинь одоо юу гэдэг манад ургадгүй жишээлбэл авокадо заавал идээд байх шаардлагагүй болгоно гэдэг. Ургаж байгаа үедээ иддэг. Өөрөндөө байнгын хэрэглээ биш учраас тэгэхээр буцаад гаргалчихсан. Цаад ингээд. Айгуу үнтэй. Өдөр кето гэдэг нэг хэсэг бүр шооруулсан шүү дээ. Би тэрийг бариад бөөр өвдөд. Хөрх. Ер нь бол ингээд бид нэг хүмүүсийн ярьж байгаа зүйлд автна гэдэг өөрөө одоо чинь фэйсбүүкээр ингээд шуурдаг. Тэгээ мартдаг, ахаа шуурдаг, ахаа мартдаг. Гэтэл эн чинь бид нар нөгөө зүгээр л нөгөө мэдээллийн дунд савлал явж байгаа. Гэтэл бид нар ингэ савж байгаа тохиолдолд бидний үр хүүхдүүдэд бидний ярьж байгаа юмтанд очдог. Өөрөөр хэлбэл бид нар тэндээс нэг мэдээлэл аваад хүүхдэд тэгдэг гэж шүү дээ. Тэгэхээр нөгөө чинь аав юунд итгэнэ? Хүүхд хүнд итгэнэ. Ер нь л тэгдэг тий. Одоо манай хоёр хүүчин сая 10 биш 2000 оны сонгуулиар тэгээд ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа сонгуул өгч байгаа хгүй юу? 18 хүрээд 2 том нь. Тэгэл хинт саналаа хөглөө сонгуул өглөө. Тэгнь. Одоо тэгэл би хийлж чинь. Одоо би өөрийнхөө тий тэгж байгаагаар. Тэр чинь одоо ахаад нэг 2 сонгуулийн дараа бол аавынхаа өгөнд авахгүй. Орохгүй өөрийнхөө хүнийг сонгоно. Яг л мэдлэг байхгүй.
Бус төрчдөөс хэн сайн хэн мэдэхгүй. Яг л ингээд те. Яг энтэй аав юунд итгэн хүүхдүүд түнд итгэн. Аав юуг шүтэн хүүхдүүд түүнийг шүтэн. Аав юуг зүг гэж бодно. Хүүхдүүд түүнийг зүг. Аав ямар соёлыг ингээд те гэртээ ахын архитлыг зөвшөөрдөг аав бол хүүхдүүд тэр гоё юм байна те. Гэртээ архитлах нь энгийн зүйл байдаг зүйл. Эмэгтэйгүнд гар урах нь энгийн зүйл гэж боддог гэр бүл тэр хүүхэд өсөөд их нэртэй гар урна. Тэгэхээр тэр соёл тэр мэдгч ингээл дундаа явж чаддаг. Өөрөөр хэлбэл бидний өнөөдрийн ингээд гэр бүлийн асуудлууд ингээд янз бүрийн асуудал чи ерөөсөө бидний өмнөх үеийн биднэрт үлдээсэн бидний ээж аав бидний эмээ өвгөөс ирсэн зүйл байхгүй. Эмээ өвөө мэдэхгүй учраас ээж аав мэдээгүй, ээж аав мэдéхгүй би мэдээгүй. Хүүхдүүд ч мэдгүй юм байна тий. Тэгэхээр энийг зогсоохын тулд бид нэр судлах хэрэгтэй, мэдлэх хэрэгтэй, унших хэрэгтэй. Гэтэл одоо ингээд нөгөө босон бодлоогүй мэдлэгийн тухай номнууд аявих гардаг. Тэр нь ингээд зарагддаг. Тэрийг маань нэрүүд аявих ярихламждаг. Гэтэл тэрийг ингээд унших юм бол нөгөө нэг сөрөг зүйл бичсэн үг бас үгүй. Тий. Хамгийн хэцүү зүйл нь нөхгүй юу? Хүн ингээл тэг ингээл сөрөг бичээд байвал хүн сонсгочгүй, дэмжигчгүй. Гэтэл хамгийн гол нь тэр чинь 70-80% нь эрэг юм бичдэг. Үнний хамтлагатай. Нөгөө аргаар ирдэг. Амтхан сайхан. Тэр нь өөрөө зүгээр нэг юм. Гэтэл тэр дундуур завсраад дандаа нэг өөрийнх нь хорон буухай юмнуудыг явуулаад байдаг. Тэр нөгөө еврейчүүдийн хүүхдээ өсгөх арга тэр чинь худлаа гэсэн нэрээ. тэгээд нэгсэг бас айгүй шуурсан шүү дээ. Ер нь ингээд иймэрхүү зүйлүүдээр бид нар мэдлэгийг дагуу хандах хэрэгтэй. Тэгтэл мэдээж бүх ном дотор ямар нэгэн сайн хэрэгтэй зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр ингээд ухаж ойлгох хэрэгтэй. Мэдлэг өөрөө биднийг ингэж нэг аюулгүй байх, одоо тайван байх, бусдыг хамгаалах энэ зүйлийг юмыг засаж өөрчлөх. Чинь одоо ингээд эхнэр нөхөр хоёр орж ирээд би зөвлөгөө ингээд надаас авдагхгүй би гэр бүлийн зөвлөгөөд эхнэр бид чинь хоёулаа гэр бүлийн чиглэлээр бас сургах зөвлөгөө хийдэг. Тэгээд ингэж яхад нөгөө нэг эхнэрүүд одоо бид нар хэл ярийн тухай ярьж байгаа шүү дээ. Эхнэрүүд маш их хэл яриа хөгжсөн байдаг. Тэд нар ингээд одоо ингэсэн юу ярихаа авих боддог. Боловсролцсон. Тэгээд эхнэр нөхөр надаар оржод яхад эхнэр маш их үгийн баялагтай. Тэгээд мэдрэмжтэй. Тэгээд авих зөв дараалалтай. Тэгээд ингээд нөгөө авих бодтой гэж надад одоо ойлголдог. Гэтэл нөхөр нь ирээд бас л өөрөө зүйлийг яриа шүү дээ. Ирчүүд одоо би ирчүүдийн клубыг бас удирж ирсэн. Ирчүүд ягаад ерөнхийдөө нэг ирчүүд цөөвгөр тодорхой. Гэхдээ ингээд салалт ч юм уу янз бүрийн гэр бүл дотор асуудал үүсгэхэд сэтгэлийн хувьд бол хоёулаа шаналдаг. Шаналдаг. Гэтэл эмэгтэй хүн илүү шаналж байгаа юм шиг харагддаг. Яг бол ойлаа хэлдэг бол одоо нэг ус хийгээд бол уугаал нэг салбит гэж ингээл бүүн салбит болоод тэгэл намайг ингэсэн гэл. Гэтэл эрэгтэн бас тэхгүй. Гэтэл эрэгтэй хүн баг ярьлаа. Ив хавгүй ярьлаа. Бороо зүрх үг ашиглалаа. Тэгээд үгийн бүтц өгүүлбэрийн хувьд бол тийм зөв биш ярьлаа. Гэхдээ тэгж ярьлаа гэд тэр эрэгтэй хүн эхнэрээсээ баг зовсон гэсэн үг биш. Яг адилхан зовсон байдаг. Гэхдээ нөгөө илэрхийлж гаргаж чаддаг бол тий. Энийг мэдэх аягүй чухал байна. Жишээ нь ингээд нөгөө хэл ярианы бэрхшээлтэй үнэтэй ингээд яаж ярилцахад ямар нэг хэмжээгээр ойлгохгүй зүйл гарна шүү дээ бид нар чинь. Гэтэл тэр хүнийг бид нар баг ойлгосон учраас тэр баг зовсон гэсэн үг биш байхгүй. Гэтэл тэр чинь илэрхийлж хамаг чадвараар л ашиглаад бид нарт ярьсан баг шүү дээ. Тэгэхэд нөгөө хажууд нь хэл ярианы хөгжсөн гэдэг нэг үг байгаа шүү дээ. Тийм нөхөр ингээд ярихад энэ хоёр ингээд зэрэгцээ суухад нэг нь баг зовоод нэг нь их зовсон юм шиг. Эмэгтэй илүү зовоод байгаа юм уу гэхээр яг нөх ирчүүд л дотроо уйлцсан, шаалцсан тий. Бараг өөрөө тэр гач мэдэхгүй явж байгаа. Тэрийг одоо яах? Сэтгэл зүйн одоо нөгөө сэтгэлийн шарах, сэтгэлийн зовлон ингээд хэмждэг багажаар хэмжих юм бол эрэгтэй магадгүй илүү гарч болно шүү дээ. Илүү өндөр ингээд заалт өгч магадгүй шүү дээ тий. Гэтэл эмэгтэй нэгээд баг заалт өгдөг гэж болно шүү дээ. Гэтэл яриагаар нэгээд өгөх юм бол эмэгтэй нүг бол илүү өндөр заалт өгөрч байж болж байгаа байхгүй. Боёх наадахаас чинь би зүгээр ингэж хэлж болох уу? Ирчүүдээ өөрийгөө илэрхийлж сур. Харин ураг шахаж болно шүү дээ. Урд гарч үгээ хэл тий. Урд гарч үгээ хэлэх хэрэгтэй шүү. За ирчүүд бол зүгээр орондоо орж байгаад үгээл тий. Их нэртэй. Тэгээ ер нь бол орон дотор орж байгаад их нэртэйгээ ер нь гэр бүлийн яриа бол орон дотор хамгийн одоо их өрнөдөг практикаар тий. Ер нь бол нүцгэн хүн байгаа хүмүүс тийм бардан байх боломжгүй. Наач гой зөвлөгөө байна. Тэгэхээр ер нь эхлээд ямар ч байсан. Их нэртэй хэлдэг. Ярьж тий.
Тэгээд ярих юм айгүй бас бодож сурах хэлэх үгээ Буруу ярьж нөгөө зарим ирчүүч эхнэрээ инээлгэж чагаад уурлуулчих. харин тийм буруу юм яриа хэрэг болчиход тий. Нөгөө баярлаа гэж хэлж байгаа буруу хэлээд уурлуулдаг тий. Нөгөөдөл нь үлгэж аваад тий. Жаргаах чагаад зоодог байлгуулах чагаа гомдоодог нэг юм тий. Айгүй их байна. Тэгээ тэрэндээ шархлаа за би ер нь юм хэлээд Тийм юм яг байна гоо гэж дараагийн удаа болчихъя гэд. Тий. Тэгээ тэрэн дээр юу гэж өгөх юм та? Хэлээд байх уу? Тэгээ ер нь болоод ингээд нөгөө юу сурна. Одоо бид нар чинь бичиг үсэг сурдаг шиг тий. Шатар тогос сурдаг шиг хөзөр тогос сурдаг шиг энэ чинь сурдаг зүйл байхгүй юу? Мам сүс хаав гэлээ. Би ч гэсэн сурсан гэж би түрүү хэлсэн шүү дээ. Би анх ингээд нөгөө энэ дээр хараад бол айгүй хэцүү байсан надаа. Тэгээд ингээ одоо ч гэсэн заримдаа ингээд их хүмүүсийн өмнө гарахаар сүрддэг. Энэ тийм амархан зүйл. Би гэхдээ энэ чинь сурдаг зүйл. Ерөөсөө хөгжим тоглож сурдаг шиг ингээд тасралтгүй тий. Бэлтгэл. Буруу нь ингээд цэврүүтчлээ гэд болохгүй юм биш үү тий. Ерөөсөө ингээд хүмүүс ингэдэг байхгүй. Нэг хоёр гараад чи чадахгүй байх гэж буучдаг. Тэр ер нь ингээд ийм шалгал гэдэг юм чинь байгаль явж байгаа. Одоо ингээд нөгөө би чинь 2003 оноос ингээд лектор болох эхэлж байгаа. За мэдээж тэр эхэндээ бол ер нь бол нэлийн хойлоосон байх. Сүүлд ингээд тусалж байгаа. Тэгээд 10 он гаргаад ерөнхийдөө айгүй олон лектор гарч ирсэн. 10 ялангуяа 12 оноос тийм баг. Таньж мэдгүй. Яг нь Алтай үеийн засгийн газар хүний хөгжлийн төв байгуулсан байхгүй юу? Түүнтэй холбоотой лектор гарч ирсэн. Тэгэл өстөн гэл нөгөө борооны дараах мөхч ингээл цүнх хөрсөн зангаа зүс лектор. Ягаад гэвэл тэд нар яг лекц уншаад мөнгө олж болох юм байна гэж олж харсан. Яг гэвэл тэр үед ингээд цөөхөн лекторд өмнө ингээд хийдэг гэсэн. Тэрний дараа яасан гэхлээр тэд нар ч нэг хэдэн ном уншаад нэг 10 ном уншаад тэрнээс ингээд номын үгээр ярьдаг байхгүй. За. Би ч гэсэн анх тийм байсан. Тэгээс үлдээ юмыг өөрийн болгоно гэдэг чинь өөр юм байна. Амьдралтай, практиктай боловсруулж байна тий. Тэгээ дээрээс нь нөгөө хүнд зөвлөгөө өгöd эхлэхээр миний лекцүүд арай өөр болчихсон. Өөрөөр хэлбэл нөгөө хүнтэй ажиллаад ирэхээр хүний сэтгүү, хүний амьдралыг сонсоод ирэхээр тэр нөгөө нааж өгдөг лекц нааж. Тэгэхээр би хүний амьдралыг сонсоогүй зөвлөгөө өгдөг байхдаа бол зүгээр номын үгээр гоё ярьдаг гэсэн байхгүй. Тэгээд дараа нь ингээд яг тийм аваагүй болсон чинь нэг лектор гардаг лээ шүү дээ. Тэгээд харж байхдаа нөхдүүд яг миний анхны юмыг авч байгаа. Би яг юм байсан да. Тэгээд тэд нар ч нөгөө нэг нийгэм хүлээж авна авахгүй, сонсохгүй. Тэгээд лектор чинь мөнгө олж болохгүй болоод өнгөт нь өөр ажил хайж эхэлж байгаа. Энийгээр мөнгө олох боломжгүй юм байж гэдэг юм уу. Гэтэл би 23 жил яг зөвхөн үг зарж амтарсан. Зөвхөн би ихлээр лекц уншиж мөнгө олдог гэсэн. Одоо 21 аймгийн Баян үлгээс босдгоос бүх аймагт те олон сумуудад лекц уншлаа. Баян үлгэж нөгөө хэл өөр болохоор бас нөгөө тэгж лекц автгүй юм билээ. Бас тийм ээ. Тийм баг. Тэгээд би очиж үзлээ. Юу тэгээд нөгөө ерөнхийдөө бол дараад нь ном болгосон, лекц ном болгосон. Бас л эн чинь үг. Тэгээ зөвлөгөө өгдөг ус. Эн чинь үг. Өөрөөр хэлбэл би одоо машин унжина. Би байранд амьдарч байна. Би ингээд хоол идчихнэ. Үгийн үр шим. Тэр бүгд миний эхнэрийн бит хоёрын нөгөө үгийн үр шим. Тэгээ өөрөөр хэлбэл үг юм үдтэй. Би эхнэртэйгээ Европын 12 орноор аялсан. Тэрийг бас үг гэсэн. Би олон хүмүүстэй танилцсан. Намайг хүмүүстэй танилцуулсан үг. Тийм үү? Асар хүчтэй. Тэгэхээр үг маш их хүчтэй. Тэгэхээр үг өөрөө хүмүүсийн амьдралд итгэл авчирдаг. Нэг талаар үг ингээд хүмүүсийг самууруулдаг. Эсвэл нөгөө үгэнд нөгөө хүчин байна тийм. Хүчин байна. Зовоодог, муухай болгож болно. Эсвэл одоо сайхан гоё болгож болно яаж шүү дээ. ашиглахаас хамаарч. Тийм байна яг үнэ яг. Одоо ингээд нөгөө түүхэнд ингээд одоо өнөөгийн одоо Сирийн газар нутагт түүхэнд ингээд тулаан болсон байна. 100 мянган жилийн өмнө. Тэр Неандертал Homo sapiens хоёр тулцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэн дээр юунууд Неандерталчууд яасан. Яг л Неандерталчууд том бит Homo sapiens-ийг бодвол. Тэгээ том бит учраас ингээд тэнд ингээд яснуудаас нь ингээд асан чи хоёр ингээд Homo sapiens Неандерталч хүмүүс яснууд олж байгаа байхгүй юу. Тэгээд Homo яасан байна. Тэгээ ахад 40 50 мянган жилийн дараа ахад тэнд бас тэнд гинэ өөр газар бас тийм толон болсон Homo sapiens Неандертал хоёр тулцсан байна. Тэгсэн чинь одоо мэдээж хоолт хийж ирэх юм уу булаацалтаа л тулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэнд Неандерталчууд ялагдсан байна. Илүү ихээр хядуулсан юм тийм. Тэгээд ерөөхдөө ингээд судлаад явсан чинь ерөөсөө хүн төрлөخت ярьж ихэсний дараа энэ чинь үг яригдчих хүч чадал эрх мэдэл болоод эхэлж байгаа байхгүй. Тактик та нар ингээд тайр бид нар араас за. Энийг ерөөсөө дохио зангаагаараа ойлгож хар хүчээр биш тийм. Нөгөө анхны хэл яриа гэдэг чинь ерөөсөө дуу аваа дохио зангаа ойлсон байхгүй. Тийм. Дохио зангаа ч харахад ажилддаг.
харахад ингээд эсвэл хадны цаанаас ингээд болохгүй шүү дээ. Тийм. Тэгээ дуу аяв чинь болохоор бүх юмыг нарийн илэрхийлэхгүй. Тэгэхээр анх ерөөсөө нэр өгүүлсэн үйл үг. Ерөөсөө л хоёр төрлийн өгүүлсэн нэр үйл үг гэдэг. Тэгээ ингээд өөрөөр хэлбэл ярьж ихснээр хүмүүс хуйлдж ихсэн. Тэгээд хуйлдаад ирэхээр ангаа олзлох, дайснаа тий өхрөнд оргуулах ингээд хүмүүсийн үг яриа чи хүмүүсийн бодол санааг нэвтгэж эхэлж байгаа байхгүй. Өөр өөрөөр явах боломжгүй болж байгаа. Та ингэж энд бид нар ингээд тэгээд энэ хоёр чи хоёр талаас нь гурван талаас нь ингээд нэгтээ дайрахаар яг болж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл үг яриа оюун санаа. Одоо жишээ нь бид нар үзэл суртал, намын үзэл суртал, шашны үзэл суртал гэдэг чинь хамгийн их одоо дандаа үгээр явдаг. Эрхчлөөнүүд дандаа үг. Үгэнд хүч байна гэдэг үгээр өнөөдрийн 930 шоу энэ хүрээд өндөрлөх болсон байна. Тэгэхээр биднэрт маш олон зүйл ярих юм байна. Энэ номон дээр бол урд гарч үгээ хийлгсэн номон дээр бол энэ бүх одоо асуудлыг энэ бүх ярьж байгаа зүйлсүүдийг бичсэн байгаа. Хэрвээ та энэ номыг авахыг хүсвэл бүх номын дэлгүүрүүд байгаа. Намынгийн салбарууд төр хөдөө орон нутгачсан байгаа. Тэгэхээр нөгөө цагаа олсон үг эрдэнэс хүчтэй. Эрдэнэс хүчтэй гэсэн. Янз. Энэ ирчүүдийн тэр сэдв бүр маш их таалагдсан. Тэр их чухал санагдлаа. Би бол бүр бодоод байна. Эхнэрүүд энийг аваад эхнэрүүдөө нөхрөөдөө өг. Нөхрөөдөө өгмөр юм шүү дээ. Энэ нөхөртөө шууд уншуулмаар санагдчих. За баярлалаа. Ингээд буяахын номноос та нар сонирхож гарч гэлж үзээрэй. Хүссэн ном аваараа яг танд юу хэрэгтэй вэ? Эсвэл бүр багцаар нь авч болох юм бэ лээ. Энэ хоёр номыг нөгөө танаа дараагийн нэвтрүүлгүүдэд дараагийн 7 хоногийн 2 3 нэвтрүүлгүүдэд очиж юм уу те Орос шин буяах ингээд байнга бэлэг барьж ирээд байгаа. Ямар сайхан. Тий. Тэгээд энэ бэлгийг буяахын гар үсгтэйгээр би аваад үлдчихин. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нэр зочин маань ирж бэлгээ авсан. Хоёр ном тэгсэн. Нэг нь одоо бэлгээ явуулчаараа гэд бичээд байна. За тэгээд нөгөө нэг хүн болохоор бэлгээ ирж авсан. Би зургийг авсан байгаа. Нөгөө нэг хүн хүнээ бүтээд. Хүн хүнээ бүтээд гэж авсан. Өнөөдрийн энэ номыг би бүр ялангуяа ирчүүдэд өгмөр. Ирчүүдэд өгмөр байна. Тий. Маргааш өгнө гэхдээ. Энэ удирдлагын байр суурь дээр баг бүх хүмүүст юу нөлөө зохиомжтой шүү. Ирчүүд их байгаа шүү. За ингээд өнөөдрийн энэ өрөө үг хамтдаа хэлцгээе. Тэгээд бид нэг хэсэг нь сайн цагийг хамтдаа бүтээг хэмээх энэ чухал үгээ хамтдаа хэлцгээгээд өнөөдрийн 930 шоуг жаргацгаая. Бид нэг хэсэг нь сайн цагийг хамт бүтээ 930 шоу. Бид нэг хэсэг сайн цагийг хамт бүтээ. Гэр бүлийн радио 104.5 930 шоу.